За одоогоос 2 жилийн өмнөх өвлөлдөө 2024 оны өвөл гэсэн үг. KFC компанийн сонгоны хайрхан дүүрэгт дулаан автобусны зогсоол байгуулсан гэд бид сурвалжлах ихээр өглөө эрт 6 цагт очсон чинь төвчтэй байсан. Тэгэд энэ хувийн компани байгуулж өгсөн энэ автобусны зогсоолыг яагаад иргэдэд хэрэглүүлдэг юм бэ? Иргэд одоо энэ өглөө эрт ингээд хар хүүтэнд ажил төрөлтөө явхаар дулаахан байвал дээр биш үү гэд одоо хорооныхонтой ярьсан чинь үгүй ээ ингээд хяналттай байхгүй бол дотор нь ороод одоо хүндэрчихдэг, шээчихдэг, нус цэрээ хайдаг, за бүр ингээд шилт тойлыг хаглаад хан дээр нь бал палмастраар сараачаад үнэхээр төвөгтэй байдаг юм аа. Тэгэхээр бас цагийн хязгаарлалтаа зохицуулалтаа ашиглуулахгүй бол болдгоо маа гэсэн зүйлийг ярьж исэн. За тухайн үед бол одоо хэн автобусны буудал дотор ороод бийцсад байж ахав дээрэж бас дэгстүүлж гинөө гэж бодоод өнгөрсөн. За гэтэл энэ бол одоо үнэн юм байна. Одоо ингээд Улаанбаатар хотод шөндөө бараг хасах 40 градус давж хүүтэрж гин хүмүүс дулаан зогсоолоо яагаад ажиллахгүй байгаа юм бэ гэдэг юм шүүмжлэлийг бас маш их хэлж байна л да. За тэгсэн чинь өнөөдөр хотын захиргаанаас бол тайлбар гаргасан байна. Улаанбаатар хотын хэмжээнд бол яг одоогийн байдлаар 1287 дундын болон эцсийн зогсоол байдаг. Үүнээс 67 автобусны буудал нь бол ерөнхийдөө дулаан зогсоолын кабинет зогсоолоор тохижуулагдсан байдаг. За яг одоогийн байдлаар бол нэг 7-оос 8 зогсоол бол эвдэрлээс болон улсын комиссийн одоо хуваараас шалтгаалсан байдалтайгаар төвжээтэй байлаа. За өнөөдөр бид өглөө дүүргүүдийн одоо ашиглалт хариуцсан дүүргүүдийн удирдлагуудтай холбогдож за комиссийг мөн яаралтай ажиллах чиглэл өгч эхнээсээ одоо буудлуудыг бол нээлээ. За энэ 19-р хаавал дүүргийн 1-р болон 15-р хооронд байлах энэ хоёр дулаан зогсоолын хувьд бол одоо иргэн аж ахуйн нэгжээс одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хаавал дүүрэгт одоо хүлээлгэж өгөхөөр явж байгаа автобусны буудал байгаа. За саяхныг хүртэл буюу 12 сарын 10-ыг хүртэл 12 сарын сүүлийн хүртэл бол төв зингэлт хүрээлэн болоод арчилгаа үйлчлэгийг хариуцсан ажиллаж байсан байгаа. За өнөөдрөөс бид нар автобусны буудлыг нээгээд одоо цаашид хаавал дүүрэг арчилгаа үйлчлэгээтэй холбоотой бүх зардлыг хариуцахаар одоо сая ярилцаад шийдвэр гараа байж байна. Дүүргийн хэмжээнд нийт одоо яг энэ дулаан зогсоол бол 7 байгаа. За яг одоо бидний зогсож байгаа гэсэн буюу 1-р хорооны яг энэ жетрогийн автобусны зогсоол бол нийгмийн хариуцлага хүрээнд хувь хүний хөрөнгөөр хийгдээд түүнээс хойш буюу 2024 оны 10 сараас хойш төв цэнгэлт хүрээлэн ард хамгаалалтын хариуцлага явдаг байсан. За өнөөдрөөс яг одоо холбогдох бид нараа төв цэнгэлт болон нийслэгээ зөвшөлдсөд хаан дүүрэг одоо хариуцж авахаар өнөөдөр бидэд бас ингээд зөвшөлдсөд явж байна. Ер нь дулаан зогсоолын хувьд бол ер нь байнгын 24 цагийн харуул хамгаалттай байх шаардлагатай байдаг учраас бид нар бас цаашдаа энэ дээр нь анхаарч ажиллана. Төв цэнгэлт хүрээлэнгийн хувьд энэ хүү хоёр дулаан зогсоолыг бол за 25 онд бүтэн хариуцж ажилласан. Гэхдээ бол албан босоор одоо манай өөрийн өмч биш байсан. Гэхдээ бол өглөө оройн одоо нэг хаах цэвэрлэгийг нь бүрэн хариуцж авдаг байсан. Сүүлийн хэд хоног болохоор одоо цахилгааны саатлаас болоод хэд хоног хаагдсан байсан. Одоо тэгээд хаан ууд өрхтөө бол албан ёсоор хариуцуулж байгаа ажиллахаар болж байна. За нийслэлийн хэмжээнд ерөнхийдөө бол нийслэлийн 6 дүүрэгт нэг 70 гаруй дулаан зогсоол байдаг. Эндээс бол одоо тухайлбал сонгоны хайрхан дүүрэг 24 ширхэг автобусны дулаан зогсоолтой. За үүнээс 19-ыг нь улсын комисс хүлээж авсан хэвийн ажиллаж байгаа бол 5-ыг нь одоо улсын комисс хүлээж авахаар ажиллаж байгаа юм байна. За харин Баянзүрх дүүргийн хэмжээнд 12 ширхэг автобусны дулаан зогсоол байдгаас 7 нь ажиллаж байгаа. 5-ыг нь иргэд цонх шилийг нь хагалчихсан, дотрыг нь муухай болгочихсон учраас одоо засаж сэлбээд ажиллагааг нь хэвийн болгох гээд төр хугацаанд хаачихсан байгаамаа гэдэг ийм тайлбарыг өгсөн байна. За тийм эндээс харж байхад нөгөө хүн хөдөөнөөс явсан ч хөдөө хүнээс явсангүй гэдэг шиг одоо бид нар өөрсдөө эхлээд ухамсар сэтгхүүгээ өөрчлөх ёстой юм шиг санагдлаа. Нэгэнт байгуулад өгчихсөн бэлэн ямиг яагаад бүрэн бүтэн ашиглаад хүүтэнд одоо зөвхөн өөртөө ч гэлтгүй энэ ялах нойтон хүүхдүүд автос унаагаар хөгшин настай хүмүүс зорчихтой үйлчлүүлдэг ийм тав тухтай газартай байж болдоггүй юм бэ? Гар хуруу нүдчихсэн юм уу? Яагаад ингэж эвдэж сүйтгээд байдаг юм бэ? За бас алийг болгон одоо төрийн байгууллагууд ажиллаа хийхгүй байна, энэ болохгүй байна гэж шүүмжлэх үү? Эхлээд өөрсдөөсөө эхлээд бас хандлага өөрчилъё гэдгийг уриалмаар санагдлаа.